цаг үеийн асуудлаар төвчөн тодруулах авчи. Нөөцийн хоёр компани танах байсан гэх тэр өчигч байна. Нөөцийн махыг танаа хоёр компани нийлүүлсэн. Нийлүүлээгүй гэдэг зүйлийг ерхий сайд өөрөө тайлбарласан. За. Хариуч уу та? Яаж гэх За. Ингээд цуцлаа. За яалаа гинэ. Таны хамааралгүй хоёр компани одоо нөөцийн мах 9 компани хоёрыг нь таны хамааралгүй хоёр компани авсан гэсэн хэдий ч өнөөдөр махаа нийлүүлээгүй гэдэг зүйлийг ерхийсэд өөрөө мэдээлсэн. 1500 тонн гэсэн махаа танаа хоёр компани. Оппо 2500 Яг тодорхой тоонуудын тэр ерөнхий сайд инквайр хоёроос тодруулсан дээр баг. Ер нь бол надтай хамааралгүй гэж яриад нэг тийм баатарлаг дүр гаргалээ лээ. Махимпекс компани бол тухайн үед 10,000 орчим хувьцаа эзэмшигчтэй. Би нэг тодорхой хувийг эзэмшдэг. Одоо хувьцаат компани гэдэг та нар бас нэг ойлгож яарил та. Хувьцаат компани, хувийн компани, хувьцаа эзэмшигч гэдэг би өдөртөх зөвлөлтөөс нь гараад 2004 оноос хойш одоо хүртэл өдөртөх зөвлөлт нь орж ажилдгүй, шийдвэр гаргадаг. Тэр мэрийг бас та нар бас нэг сайн тодорхойлоод ойлгох хэрэгтэй. Үнээс юм асууж байгаа бол за. Тэгээд ер нь бол тухайн үед 10,000 тонны нөөцтэй Махимпекс гэж улсын үйлдвэрийн газар байсан. 10,000 тонны нөөцтэй. Тэр үед Улаанбаатар хотын иргэд 900,000 байсан баг. За малын тоо толгой 24 сая байсан. Үүнээс хойш 90 онд хувьчлагдаад бид нар чинь зах зээлийн нийгэмд ороод Улаанбаатар хотын хүн ам одоо 2 сая орчим болж байгаа шиг байна. Тэрнийхээ дагуу нөөцийнхээ савыг улс өөрөө ямар нэгэн байдлаар бэлдсэн байх ёстой гэж би хувьдаа боддог. Тухайд 10,000 тонноос бол одоо нэг 30,000 тонны нөөцтэй байх ёстой юм яриад байна шүү дээ. 90 оноос өмнө бол мал нийгмийн өмч байсан. Ингээд мал хөвчлөгдсөн. Одоо тэгэхээр нөгөө нэг хүчээр мал дуудгийн тэр асуудлууд бол байхгүй болсон. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ мах нөөцлөдөг махыг одоо үнийг барьдаг асуудал дээр өөрсдөө анхаарад өөрсдөө хэрэгжүүлээд явах ёстой засгийн газрын үүрэг нь энийгээ хийж чадахгүй байгаа бол тэдний буруу гэж би бодож байна. Хэрвээ за зүгээр ингээд зүүрлээ л да. Дайн болвол яах юм? Одоо махаа нийлүүлж чадахгүй шүү дээ. Одоо малын тоо толгой 70-80 сая хүрчээд байна. Халдварт өвчин гарвал яах юм? Газар хөдлөл яах юм? Ийм нөхцөл байдлууд үүсвэл махаа нийлүүлж чадахгүй байгаа энэ засгийн газар төр барьж байгаа хүмүүс яах вэ гэдэг би бодсон. Тэр ярьж байгаа юм уу? Гол нь танаа хоёр компани мах нийлүүлэх одоо төсвийг авчаад манай компани тэгээд өгөөгүй гэдэг л гол асуудал байгаа. Энэ асуудал олон нийтэд ингээ хүрсний дараа та одоо компани удирдлагуудтай холбогдож асуусан уу? Юу болсон? асуулгүй яах вэ? Ийм гараад байна гэсэн. Тодорхой шалгууруудын давдаг компани манай компани юм аа. Ингээд бид нар үүргээ биелүүлээ явж байгаа гэсэн. Цагдаа сэргийлэх нь очоод тоолохыг шалгаа явсан байлаа. Үнэхээр одоо ингээ нууцлчихад байна. Тэр махын одоо нийлбэл би яаж мэдэх дээр чинь тэр мэрэг талаар нь асуусан болов юу болоод байгаа юм бэ гэж асуухгүй юу? ямар шалгуураар тухайн хоёр компани мах нийлүүлдэг Би яаж мэдэх дээр чинь махны хүн бол боломжгүй компаниуд одоо зохион байгуулалтын асуудал шүү. Зохион байгуулалтын асуудал шүү. Нөөцөлж байсан нөөцөлдөг социализм үед тийм байсан одоо ч гэсэн тийм байх шүү. Зохион байгуулалтын асуудал. таны одоо ерөнхий сайд нь ингээд хүртэл гарч ирээд яг энэ асуудлаар ингээ яриад таны нэрэлд одоо дуулаад байна шүү дээ. Одоо ер нь ямар нэг буруутан хэрэгтэй болохоор намайг ярьдсан биш үү? Ямар нэгэн байдлаар. тэгэл таны хоёр компани орсон байсан ш нэр устайгаа. Гэхдээ тэрийг би үгүйсгэе гэж чинь шалгуур нь байдаг үстэй. Таны компаниуд ер нь яагаад ингээд улсын төсөв тендер юм бүхэн рүү орж идэв. Сүүлдээ ард түмний тэр нэг аялтаа бол гэж махрын хүртэл орсон нь өөрөө одоо ёс зүйн үед ичгэвч биш үү? Юунд хийцтэй чи нөөцийн хэмжээл тэр байлгүйтэй бодвол 10,000 тонны нөөцтэй одоо сав агуулах Монголд байхгүй хаа л гэж би бодож байгаа шүү. Тэгээд танах яг хэдийг нийлүүлсэ та компаниас асуусан юм биш үү тэр хүмүүсээ Би яаж мэдэх чи би 20 жилийн компани чинь өдөртөх зөвлөлтөнд байдгүй. Одоо тэгээ болж байна хариулт. Гол нь та удирдлагуудад дуудаж уулзтаа хэдэн тооныг аваад ямар асуудал та сая би асуусан гэж хэлсэн. Уцаар л асуухгүй юу та. Хуулийн банк хэрэгтэй мэдүүлэг өгсөн болов их танаа хэлчих.
Юу нэр шалгаж Өгсөн байлгүй дээ ч би юу гээл тэгээд аж ахуйн ороод мэдэхгүй шүү дээ одоо яаж байгаа юм. харин үйл ажиллагаанд оролцох Юу гэж оролцох юм. Оролцох боломжгүй шүү. Сөрөгчний намын гишүүний хувьд одоо энэ Монгол Ардын намд болоод байгаа бас Танах яг ямар байр суурьтай байна. ямар сайт Илчимэн гээд. яагаад ингэ заавал ингэ мушгаал Та өөрөө тэгэл Өчигдөр зүгээр дандаа асууж оролцдог Юу захин. Тэгэл юу асууж гэж шүү дээ.